За материал асцендентийн 9-р сарыг харцгаая. За материал асцендентийг эргшээгч санчир гараг нь одоогоор 3 дугаар хавс руу нүүсэн байгаа. 9 сарын 1-ээс хойш 3 дугаар хавс руу эргэж нүүсэн байгаа. Учир нь санчир гараг одоогоор ретроград хөдөлгөөнд байгаа. За ерөнхийдөө бол энэ 3 дугаар хавсын сэдв нь шинэлэг зүйл биш юм а. Учир нь 2023 оны 3 сараас хойш таны 3 дугаар хавс руу санчир гараг нүүж их удаан 2 жил, баг 3 дахь жилээ утгаж байна. Тэгэхээр энэ хугацаанд уншиж бичих, мэдээлэл дамжуулах, ойрын аялал гэх мэт сэдвүүд нь сорилтонд орсон эсвэл жоохон хязгаарлагдсан байж болно. Одоо жишээлбэл гэртээ харих, ажилдаа явах гэх мэт зам нь хүнд эсвэл та хол амьдрах болсон, хөдөө амьдрах болсон, эсвэл бусад найз нөхөд харилцааны үйл хэрэг дээр илүү их төвлөрөх шаардлага гарсан, эсвэл зарим нэг харилцаа нь саалж хөндөгрөх гих мэтэр нөлөөлсөн. Эсвэл ямар нэгэн амьдрал зэрэгтэй одоо чадвар байгаа штэ тий. Суралцах үйл хэрэгүүд, ямар нэгэн гараараа хийдэг үйл хэрэгүүд, эсвэл жолоо барих үйл хэрэгүүд, эсвэл ном унших, судалгаа хийх, бичих, мэдээлэл дамжуулах, маркетинг хийх гих мэтчлэн тийм оюуны чадвар шаардсан үйл хэрэгүүдийг та хийх хэрэгтэй. Тийм гэтээ хийх хэрэгтэй хэрнээ тэрний сорилттой. Тэрийг ингээд сорилтоо даван туулаад төвчээд хязгаарлаад байгаа хязгаарлалтыг нь даван туулж энэ даалгавруудыг хийх шаардлагатай тийм үе өрнөж байгаа. Энэ 100-аас хойш санчир гарыг таны 4 дугаар хавс руу нүүгээд 9 сарын 1-нд буцаад 3 дугаар хавс руу орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 100-ны туршдаа 4 дугаар хавсын сэдвүүдээр илүү төлөрсөн байж магадгүй. Энэ нь таны гэр бүл, оршин суудаг газар, эсвэл өндөс сугсаа хамаатан саадан ч юм уу те эсвэл хувийн бизнес байж болно. Энэ 100-ны турш таны төвлөрсөн сэдвүүд бол тийм урт хугацааны одоо байр авах гэж түндээ төвлөрж эхэлсэн ч юм уу. Эсвэл таны оршин суудаг газарт асуудлууд гараа та гэртээ байх боломжгүй болсон ч юм уу. Ямар нэг үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд нь хязгаарлагдаж удааширсан бас байх боломжтой. Эсвэл гэр бүлийн гишүүдэд ингээд тусламж хэрэг болоод таны үүрэг ачаа нэмэгдсэн, илүү хариуцлагатай болох шаардлага гарсан гих зэргээр нөлөөлж бас болох юм аа. За тэгэхээр 9 сарын 1-ээс хойш санчир гараг 3 дугаар хавс руу дахин ирсэн учраас өнгөрсөн 2 жилийн турш болж өрнөсөн тэтгэр даалгавруу таны төвлөрсөн сэдвүүдийг одоо юу дутуу хийсэн байна, ямар зүйлийг сайн хийсэн байна гэдгийг ингэж санчир одоо анализ хийгээд дутуу хийсэн зүйлсийг чинь танд эргэж авчрах болно. Тэгэхээр энэ 9 сарын 1-ээс дараа жилийн 2 сарын Валентин хүртэл ойролцоогоор Валентин хүртэл таны 3 дугаар хавс дээр санчир гараг байх учраас энэ нь одоо final round юм аа. Санчрын өгж байгаа санчрын 3 дугаар хавс дээр зочилсноор танд олгож байгаа даалгаврын хамгийн сүүлийн даваа бол энэ өвлийг давчих юм бол дуусна гэж ойлгоорой. Энэ хугацаанд та маш их хичээж ном бичиж байгаа ч юм уу, эсвэл маш их хичээж мэдээлэл дамжуулж байгаа, маш их хичээж YouTube дээр бичлэгээ хийгээд тавьж байгаа ч юм уу те. Гэх мэтлэнгээр эдгээр асуудлууд нь тийм амархан хийгдээд байгаа гэхээсээ илүү их хөдөлмөрлөж одоо боддоор ингэж өөрөө төвчээр гаргаж даван туулж байгаа тийм сорилтуудын тийм үе юм аа. За 9 сарын 18 болон 21-нд буцах хөдөлгөөнд буй санчир гараг нь бууд олон нарны нөлөөг авч ин. Тэгэхээр 16-наас 24-ний хооронд та толгойгоо ажиллах шаардлага гарна. Мэдээлэл дамжуулна, эсвэл бусдад илүү ухаалаг харагдах боломжтой, эсвэл бусдад чадварлаг комментээр харагдах боломжтой ч юм уу. Эсвэл та энэ үед уншиж бичих, мэдээлэл дамжуулах, маркетинг хийх, ойрын аялалд гарах гэх мэтлэнгээр хөдөлгөөнтэй тийм үе өрнөж болно. Гэтэ бас давхар нар ороод ирсэн байгаа учраас бусдын анхаарлыг та татах боломжтой. Бусдад өөрийгөө ингээд харуулад ярих, тэ эсвэл илтгэл тавих, эсвэл та харилцаж мэтгэлцэх гэх мэтлэнгээр нөлөөлж бас болох юм тийм ээ. Зүгээр л энгийнээр харах юм бол ном унших, бичих цаасны ажил хийх, талханд гарах бас байж болно. Тохиолдолд энэ нарны эсрэгцэл аспект нь хэн нэгэнтэй одоо өрсөлдөх ч юм уу, хэн нэгэнтэй жоохон ам уурих, эсвэл жоохон тэрзэлдэж үзэл бодол зөрөлдөх гэх жишээний байдлаар нөлөөлж бас магадгүй. Одоо 7 дугаар хаваас сэдвээр харцгаая. 7 дугаар хаваас нь бүх төрлийн нэг харилцаа, гэрээ хийх, түншлэл хийх, ажлын хамтрагч, гэрлэлт, хос, таны романтик харилцаа гэх мэтлэн бүх төрлийн харилцааны үйл хэрэг ямар байхыг харцгаая. Материал асцендентийн 7 дугаар хавсыг хэрэгшээгч нь мэлхийн орд буюу сар юм аа. Тэгэхээр сар нь хурдан хөдөлгөөнтэйгээр алдартай шүү дээ. Нэг орд дээр 2 хоног хагас л орчим болдог. Тэгэхээр энд дурдсан өдрүүд нь хосын харилцаа болон бүх төрлийн нэг харилцаа, гэрээ хэлцээрт эерэг болон сөрөг болгоомжлох өдрүүдийг жагсаан бичсэн байгаа. Давхцаж буй өдрүүд нь сайн тайван муутай холимог өдрүүд гэж ойлгоход хангалттай юм аа.
9 сар нумын хор дээрээс эхэлж байгаа. Тэгээ удалгүй ангараг гарагийн нөлөөг хамгийн ихэнд тавьж байгаа учраас энэ 9 сарын турш, 1 сарын турш хосын харилцаа болон бүх төрлийн гэрээ хийлцээр нэг харилцаанд бага зэргийн өрсөлдөөнтэй ор амьсгалтай, тэрсэлтээнтэй эсвэл илүү тийм шулуун шудраг харилцаа илүү их давангаална. Гэхдээ шулуун шудраг нь хэтрэх тохиолдолд энэ нууцлах гэх зэрэг эрсдлийг дагуулах магадлалтай учраас бага зэргийн болгоомжлоход илүү төггүй сар юм аа. За том зургаар харах юм бол энэ жилийн дундаас дараа жилийн дунд хүртэл бархаас гарыг таны 7 дугаар хавьд ирсэн байгаа учраас материал санаатай хүмүүс гэрлэх, өөрт ашигтай гэрээ хийлэлцээр үүсгэх, ажлын хамтрагчтай болсон ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар эргэн тойронтой хүмүүс таныг хүрээлж буй тийм олонлог жил болж өрнөж байгаа. Хамтын харилцаан дээр азтай, ашигтай, боломжуудаар дүүрэн тийм нэг жил болж өрнөж байгаа. Гэхдээ ерөнхийдөө одоо ярьж байгаанууд нь болохоор төр зургийн аспектуудыг нөлөөлөх шүү. За 9 сарын 5-нд ангараг гарыг бархуу сад гарагтай дөрвөлжин аспект үүсгэх нь 8 сарын 27-наас 9 сарын 13 хүртэл эдгээр нөлөөлнө. Энэ нь бараг 27 хоногийн хугацаанд нөлөөлж байгаа аспект юм. Тэгэхээр ангараг гарагийн нөлөөнд хосын харилцаа болон бүх төрлийн нэг харилцаа таны танил найз нөхөд гэрээ хийлцээр нь жоохон асуудалтай, хэрүүл маргаантай, дарамттай тийм үе байж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол харилцаанд ив нартай байхыг хичээж болгоомжлоорой гэж зөвлөе. За 9 сарын 12 болон 13-нд бархуу сад гарыг нар болон бууд гарыг нөлөөлөг авч байна. Тэгэхээр нарны нөлөөнд та хосоо хэн нэгэнд танилцуулах ч юм уу эсвэл нууц харилцаатай байсан бол харилцаа нийл болох боломжтой. Нар болон бууд гарагийн нөлөө хамтдаа орж ирж байгаа учраас энэ үед хосын харилцаа болон гэрээ хийлцээртэй холбоотой чухал мэдээлэл дамжуулах, бичиг цаастай холбогдох, эдгээр тийм чухал шийдвэр гаргах шаардлагатай ч юм уу тийм асуудлуудад төвлөрөх тийм үе байж болох юм. Эхний 2-7 хоног жоохон тийм хүмүүс тийм ээ ангараг гарагийн нөлөөнд 10 дахь хаваас буюу нийгмийн харилцаа, ажил мэргэжил, карьерийн сэдвийг харцгаая. За ерөнхийдөө бол одоогоор таны 10 дахь хаваас дээр ангараг гараг зочилсон үе байгаа учраас таныг маш их ажиллаар буулж одоо заавгүй хөдөлгөөнтөө тийм ажилдаа галзуурсан, ажил дээр дайн үүсгэж байгаа тийм үе өрнөж байгаа болов. Тэгээд 9 сарын 5-нд уг ангараг гараг дээр бархуу сад гарагийн нөлөө орж ирж байна. Тэгэхээр 8 сарын 27-оос 9 сарын 13 хүртэл танд ажил ихсэх, эсвэл танд ажлын боломжууд орж ирэх, эсвэл ямар нэгэн байдлаар ажил тань өсөлт дэвшилттэй тийм үе болж өрнөж байгаа болов. Гэхдээ ангараг орж ирээд ингээд бархуу сад гараг хамт орж ирж байгаа учраас зүгээр нэг хүрээ дээр их аз гэхээс илүү та маш их ингэж өөрийгөө хүчээлж, биеийн хүчээрээ хөдөлмөрлөж, хөлсөө гаргасны эцэс танд ирж байгаа аз юм болов. Аз болон завшаан боломжууд юм болов гэж бодож байна. Одоо залгуулад сугар гарагийн нөлөөс орж ирж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол 9 сарын 19 хүртэл энэ урт хугацаанд ажил мэргэжил бол үнэхээр эрэг таатай байна. Дэжгүй боломжууд орж ирж байна. Дэжгүй мөнгө олох ч бас боломжууд байгаа бололтой. Гэтэ маш их хөдөлмөрлөх шаардлагатай тийм ээ бүх зүйл төлөөстэй. За залгуулаад 9 сарын 21-ний сугар гараг Тэнгэрийн ван гарагтай уулзах юм байна. Тэгэхээр Тэнгэрийн ван гараг нь буцах хөдөлгөөнд байгаа. Тэгэхээр энэ нь илүү хурцад мөл нөлөөлөх байх. Ажил мэргэжил сэдвийн хүрээнд гинтийн таамаглаагүй үйл хэрэг тохиох боломжтой. Гинтийн таамаглаагүй өөрчлөлтөд өрнөх боломжтой. Зарим материал санаатай хүмүүсийн үед ажилласаа гарах ч юм уу эсвэл ажилд ямар нэгэн юу болохыг харцгаая. Тэгэхээр 19-наас 22-ны хооронд төлөвлөх юм байна шүү. 9 сарын 4 дугаар хаваасны сэдв ямар хаяг харцгаая. 4 дугаар хаваас нь орчин суудаг газар, гэр бүл, цусан төрөл, хувийн бизнес гэх мэтлэн бүх сэдвүүдийг дотоод сэдвийн хүрээнд харцгаая. За 9 сарын 5-нд бархуу сад гарагийн нөлөөг авж ийн ангараг гараг. Тэгэхээр 8 сарын 27-наас 9 сарын 13 хүртэл 2-7 хоногийн хугацаанд бол гэр бүл оршин суудаг газарт бол эрэг таатай өсөлт тэлэлт өрнөх боломжтой харагдаж байна. Нэг гэр бүлийн гишүүн өвдөж байсан бол илаарших, эсвэл хөөцөлдөж байсан ипотек чинь бүтэх ч юм уу те. Эсвэл гэрээ томруулаад гоё газар руу нүүх ч юм уу, эсвэл гэрээ тогтчуулан засах ч юм уу, эсвэл гэрт чинь тэмдэгдэлт үйл хэрэг тохиох гэх мэтлэнгээр бархуу сад гараг нь гэр бүлийн асуудал дээр эрэг таатай байдлаар нөлөөлж байна. Залгуулад сугар гарагийн нөлөө орж ирж байгаа. Тэгэхээр энэ урт хугацаагаар харах юм бол 9 сараас 19 хүртэл бархуу сад сугар гарагийн нөлөөнөд орж ирж байгаа учраас одоо жишээлбэл томоор харах юм бол боломжийн гэрээ хийж байгаа үйл хөдлөх хөрөнгөтэй ашиг олж байгаа эсвэл ам бүл нэмэх ч юм уу те. Одоо жижиггээр харах юм, жижиг хүрээнд харах юм бол энэ нь гэрээ тогтчулж байгаа, гэрээ интерьер хийж байгаа ч юм уу. Эсвэл гэртээ цагийг зугаатай өнгөрүүлж байгаа. Гэр бүлийнхэнтэйгээ уулзаж амттай хоол идэж цагийг зугаатай тайван өнгөрүүлж явах гих мэтээр нөлөөлж бас болох юм тийм ээ.
За сарын сүүлээр буюу 24-нд ангараг гараг боллоо. Дэлхийн ван гараг дөрвөлж байгаа аспектус нь 22-оос 27-ны хооронд бол гэр бүлийн нөхцөл байдал, гэр бүлийн гишүүдтэй харилцаа жоохон онцгүй, сөрөг, токсик, хортой байна. Энэ үед хөнгөн тохиолдолд бол гэр оршин суудаг газарт насан дууссан хуучин эд зүйл эвдрэн үгээрэх, бүр мөсөн алга болох гэх мэтэр нөлөөлж болно. Сөрөг тохиолдолд энэ үн та гэрээсээ хөөгдөх ч юм уу эсвэл одоо байгаа газраасаа явах шаардлага гарах ч юм уу эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа амар муудаад бүр үнэхээр хортой хэмжээнд орох ч юм уу те. Энэ нь ямар нэгэн байдлаар дөрөвдөр хаваасан сэдвийн хүрээнд онцгүй, таагүйгээр нөлөөлөх тул болгоомжлоорой. Мөнгө санхүү хувийн санхүү амжиргааны зардлыг харцгаая. 9 сарын 18-нд санчир гараг болон бууд гараг эсрэгцэн 16-наас 18-ны хооронд бол гэрээ хилцээр хийх чухал худалдан авалт хийх мөнгө өрөхөд тааламжгүй битгий худалдаж аваарэ. 16-аас 18-ны хооронд онцгүй үе байна. Мөнгөний 8 ихэд тохиромжгүй. За 9 сарын 21-нд санчир гараг нарны нөлөөг авч ийн. Тэгэхээр 14-наас 24-ний хооронд үнэтэй зүйл худалдаж авах, мөнгө ихээр өрөх гих мэтлэнгээр маш их зарлагтай үеэр харагдаж байна. Тэгэхээр энэ нэг сарын турш мөнгө санхүүгийн хувьд бол нэг тийм сайн бол биш. Тэгээд яг зарлаг их гарч ин гэхээр мөнгө их зөөр гараад гарлагтай байгаа учраас энэ жоохон онцгүй юм шиг санагдаж байна. Мөнгө санхүүгийн тал дээр гамтай тооцоололтой хандаарай гэж зөвлөе. Тэгээд дараа сарын подкастаар уулзцгаая. Лайк, subscribe дараарай. Баяртай.